Өглөөний хүрээлтээ авъя. Тураах тарай хэрглэж эхлэхэд баг 2-7 он жин. Тэгээд тэрнийхээ үр дүнгийн талаар яриа за. Ер нь бол баг үр дүнгүй байгаа. Гэхдээ тэр нь тарианаас болж байгаа юм биш. Тэр тариаг ингээд тарихаар яалтчгүй ингээд илт мэдэгдэхүйц. Хоол нь дуршилгүй болох, хоол бага иддэг болох. Жог идээд ингээд нэг цатгалтаад байгаа юм шиг мэдрэмж төрөө тэгээд нэг хитгэхгүй байх. Тэгээд өдрийн цагаар ингээд гадуур ажилдаа явахад өмнө нь ингээд гэдэс өлсөд юм мэдээг бол ингээд мэддэж штэ. Одоо болохоор ер нь гадуур ингээд ажилдаа гүйжихдээ өрхөө өлснийг мартчихдаг. Ингээд юм итцэн юм шиг мэдрэмж төрөө тэгээд ингээд идэм бэлээ. Тэгэхээр чи ингээд яалтчгүй идэх хэмжээ бол хамаагүй багасчихж байгаа байхгүй. Би бол өмнөхөөсөө нэг 30 орчим хувиар бол дор хаяж бага иддэг болцсон ч гэстэй ер нь тарианы үйлчлэлээр юм байгаа. Гэхдээ хамгийн сонин за бүр хамгийн уур хүрмээр нь юу вэ гэхлээр жим бүр ерөөсө бурахгүй байгаа. Би яагаад бага идэх тахад жим бурахгүй байгаа юм тэмстэй. Тэгэхээс биш тариа бол надад нөлөөлөд аа. Гэхдээ тэгж бага эцэрний жим буурахгүй байгаад нь би бүр амар гайхаж байна. Гэхдээ нэг гайхаад ах юм үлдээ юм ч угаасаа эхний сар угаасаа туршилтын сар энэ тариа чамд нөлөөлж байна уу? Элдв сөрөг үр дагавар гаргаж байна уу? Эний чинь мэдхийн тулд хамгийн бага тунгаар ийм дасгадаг тунгаар хэрглэжээгээ гэж бичиж өгсөн байхгүй юу? Гэхдээ надад амар санагдаад байна. Яг яасан гэж чинь хасагдахгүй юм тийм үстэй. Тэг би бодож үтсэн ер нь бол яаж юм бурахгүй юм бол гэд. Тэгэхээр энэ зэргийн хоолны юм хасалт хяналтыг би сүүлийн 5 жил баг дандаа хийдэг за. Бүр дандаа хийдэг. За өнөөдрөөс эхлээд би жингээ хасна гэдэг үг бол манай хоёрын хувьд бол баг ингэж хэн дөжирсэн энэ үгэнд ингэж л байдаг гэсэн байртай. Тэгэд ингээд хүний би чинь бас юм ухаантай штэ тий. Би бас өмнө хинээс сонсон билээ бас нэг юм чимчил хэлчихсэн баг. Ингээд буцын солилцоо чинь энэ өөхөн давхрах чинь дахин одоо ингээд хоолой хорно гэд ингээд хорчхоор төрүүлээд ингээд өөрсдийгөө бэлддэг болчдөг. Өөрсдийгөө ингээд нөгөөд за энэ утахгүй ингэчээд итчих юм чинь ингээд өөхөө ингээд хадгалаад нөгөөд зарцуулахаа болчдөг. Тэгэд чиний ингээд твчээр дуусаад ерөөсөө ингэсэн ч гэсэн бүтэхгүй байна гэд ингээд шантрах үед чинь эргүүлээд нөгөө өөхөө тавьдаг гэсэн билүүд энийг тиймэрхүү юм ярьсан. Айгуул тэгжээж магадгүй. Хэрв тэгжээгээ гэвэл өмнө нь дахин тэгээл хоолой хасаад ингээд тэгсээр хагаад бие ингээд муу санаатай болгоод өөхөн давхаргаа муу санаатай хэрэг болгоцсон гэвэл энэ чинь тууштай байдал засан штий. Тийм болохоор нэг санаа зовхгүй тэгэл өргөчлүүлээл байна да. Одоо байхгүй гэж яах вэ гэж юу. Өнөөдөр хүүгээ дагуулж имлэгт очиж хамрыг үзүүлсэн. Яагаад гэвэл хүүгийн нэг хамрнаас цус гараад байгаа. Бараг сүүлийн 10 хоног бараг өдөр болгон эсвэл 2 хоногт нэг удаа цус гараад исэн байхгүй. Би тэгээд за гадаа халуун болж байгаа болохоор ялцчихгүй. Нүг гадаа халуун болохоор хамрнаас цус гараад идэв штэ. Тэгээд ань гэж ойлгосон. Тэгсэн чи ялцчихгүй үзүүлэхгүй бол ер нь зогсоох шинжгүй шүү. Сүүлийн хоног бараг өдөр болгон нэг гараад байгаа. Тэгээ юм чид үзүүлсэн чи хамрын салсан нь хэд хуурайсан байна. Нэг 70 давс идэв штэ. Тэрний угаадаг нь биш нэг цацдгаар нь хэд хоног цацчих гэдгийгсэн. Өчигдрөөс хурчигдрээс ч илүү хөл бөмбөгийн дэлхийн аварга FIFA эхэлж байгаа юм байна. Тэгэд би ч нэг ер нь спорт нэг үздэггүй дээ. Тийм болохоор яг мэддэг дэмждэг баг хүн гэж байхгүй дээ. Гэхдээ ер нь Азийн орнуудыг бол мэдээж дэмжинэ. Тэгээд тэр тусмаа бүх талаараа Азийн орнуудын нэр нүрийг тахалж идгээр нь Японыг бол дэмжинэ. Хятад бол ороогүй. Хятад орсон бол хятадыг дэмжих байх. Гэхдээ ер нь хятад өмнө орж ирсэн хэсгийг ч мэдгүй, ордог хэсгийг сайн мэдгүй. Ер нь байдгүй байх. Хятадуудаас хөл бөмбөгийг үздэггүй. Би гэхдээ яг нэг хөл бөмбөгийн талаар яриад идэх болохоор бас сайн мэдгүй байна. Гэтэл тэгэл дэлхийн аварга энтрийг бол мэдээж бүгдээрээ л үзэж байгаа. Тэгээд хүмүүс гол нь бооцоо тавиад идэм бэлээ. Тэднийх их мөнгө энтер тавихгүй л ахал та. Цаанаас нугасаа хяналттай байдаг болохоор гэхдээ ер нь залуучууд бол тгий тавиад идэм бэлээ. Би бол нэг тэгж бооцоо энтер тавихыг бол огт дэмждэггүй. Нэг зөв юм ч гэж хардггүй шүү дээ. Ер нь гэхдээ би спортод тийм зөв ойлголттой бол биш. Гэхдээ мэдээж спортыг бол би зүгээр хувь хүнд эрүүл удаан амьдрахад тусалдаг эерэг хөдөлгөөн л гэж хардаг. Тэгэхээс биш хоорондоо ингэж үзэлцэх
түүнийг үтсэн хүмүүс ингэж хэн нэг шүтэн болгож гаргаж ирээд бооцоо тавьдаг мөвдөг тэрийг бол бас нэг ойлгохгүй юм. Бүр дээр үед цаа би нөгөө ингээд хөл бөмбөг сонирхдаг хүн болж бусдад харагдахын тулд ямар багт дуртай вэ гэдэг дээр барьснаа л хэлсэн. Йоо. Тэг сонсон хүн чи гайхах штий. Йоо юу хэлж барьснаа л гэсэн үү барьслаа гэсэн үг гэд би яаж яхад нэрийг мэдэхгүй за тэгээд мэдэхгүй хэсгээ нэг хойлоод хэлжсэн. Тэрнээс хойш за угаасаа мэддэг царайлах хэрэггүй юм байна гэд. Гэхдээ зүгээр үзэг туртай спорт гэвэл нөгөө ус руу өсрөх. Тэгээд усны дотор ингээд бүжиглээд идэж тэг хөл гарна гоголцоод тэрийг үзэх туртай. Бас котокон дээр ингээд бүжиглээд идэг балет шиг тэрийг бас үзэх туртай. Тэгэхээс биш бокс, хүндийн үргэлт ёо тэднийг харахаар бүр бэртэл гинтэл өмнөөс нь ингээд бодогдоод бараг өөрийгөө зовоочих гээд идэв. Гэхдээ Бээжинд яг хөл бөмбөгийн тэмцээний настар бол нэх ороогүй байна. Ер нь ихтэй орохгүй байх. Яагаад вэ гэхээр Бээжин ч нийслэл тэгээ засаг захиргааны төв гэдгээрээ бусад хотуудтай харьцуулахад хамаагүй юм хяналт шаардлагалт өндөртэй. Ийм аюулгүй байдлыг амар их хангадаг ийм хот байхгүй юу? Тийм болохоор ер нь шөнө оройн цагаар болдог үйл ажиллагаануудыг одоо хөл бөмбөгийг одоо дэлхийн аврагуулж яхад үтцсэн ч болно шүү дээ. Ер нь тийм нийтээрээ цуглаж ингэж одоо шоудах ийм юм их сүүлийн жилүүдэд улам хориод байгаа. Одоо харьцуулахад гэхэд за намайг нэг Бээжинд ирсэн анхны жил FIFA болоод исэн да. Тэгэхээр чин тэр чи одоо 2026 за 2010 онд болсон байгаа байхгүй юу? Тэр үед л ингээд би өөрөө нэг оюутан тэгээ дотор байранд баахан гадаад оюутнуудтай тэдний орноос ингээд FIFA-д оролцож байгаа шүү дээ. Тэд нар чинь тэгэл бүүнээрээ гарч дэмжигээл тэгэл бүүнээрээ гараал ингээд амар олон газар хаач утсан ингээд ганц пив уугаал тэгээд ингээд хөлбөмбөг шинжэнгөө үтсчдэг. Одоо гэхдээ тэр үетэй харьцуулбал ер нь тэгж суух газар айгу багассан юм шиг санагдаад байна да. За ямар ч гэсэн энэ жил би Японыг дэмжиж шүү. За бай бай.